Би өнөөдөр юу их жаа гэж та бүхэнд та бүхэндээ ямар сонирхолтой сюрприз барина. За бүгдд нь өдрийн мэнд. Тэгэхээр та бүхэндээ бяцхан илэгний өгүүлэл буюу оном сан болон Монголын илэгний эмчнэрийн нийгэмлэгээс гаргасан энэхүү эмхэтгэлийг уншиж хүрэхээр шийдсэн байгаа. Энэхүү эмхэтгэлд нийтдээ 111 хүүхэд зохион бичлэг болон гар зургийн явуулсан байгаа. Ингээд шилдэг бүтээлүүдийг та бүхэндээ уншиж сонирдуулъя. За энэхүү нийгэмлэгийн одоо хэл суурай надад маш их таалагдсан. Тэрний юу гэхээр илгэн халуун нутагта илэг бүтэн амьдарцгаая нэртэй энэ мурайндор энэхүү эмхтгэл гарсан байна. Хамгийн ихний зохиол бол Илэг хаан. За өнөө бүгдээрээ сонирцгоё. Илэг хаан. Хөх мөнх тэнгэртэй хөвч ногоон гойтой өргөн цэлгэр нутагтай ан амтан жигүүртэнтэй үлгэрийн эмшиг үсгэлэнтэй Монгол хүн гүрэн оршин тогтнодог юмсанжээ. Газар нутгийнхаа хэвлийн дээд талын хиймрийг эзэн нэгэн төрсөн Илэг хаан их гүрнээ захиран эрүүлийн хац жаргалтай оршин тогтнож байдаг гин. Илэг хаан нь олон үүргийг гүйцэтгэх чадвартай, гойд эрдэм чадaltaй, ухаан төгөлдөр нас залуу цус шингэн нэгэн. Өвөг дээдсэн түүнд чи их эмнэлзэх тул ариг химээх хорзыг 40 хүрээд дөнгөж амс, 50 хүрээд 50 хүрт, 60 хүрээд жаргаж уу. Үүнийг үеийн үедээ санаж яв гэж хуульчилсан ажээ. Монгол хүн гүрний дотор нь нөхөр нь хүлэг морин билээ. Гүүний сам химээх эрдэнэт сайхан ундаа бий. Амин дэм витамин эрдэс ихтэй тул хүний бид зохицсон эмчилгээний бүтээгдэхүүн. Гүүний сам нь ангаах чанар гайхамшигтай тул Илэг хааны биеийн дархлааг сайжруулж Монгол хүн гүрэнд ашиггүй болсон зүйлийг гадагшлуулж хорыг саарамжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гин. Иймээс найр наадмаа айраг цагаагаар тэтгэж арга ухааныг сургамжлан заасан ардын их өв соёлтой гин. 93 наадам хийж ир чадлаа сордог эртний их уламжлалтай гин. Газар нутаг эрүүл мэндэд шунсан гадны гүрнүүд Илэг хааныг дороотуулж их гүрэнг нь эзлэх бодлого боловсруулж гинэ. Илэг хааныг хөнөөх, ачаалал хүндрэл өгөх зүйл нь арх гэдгийг мэдлээ. Виски, вар, вино пив нэртэй чамин гой савтай сархад архийг Монгол хүн гүрэнд түгэж тэднийг бүр өөрсдөө үйлдвэрлэдэг болгож гин. Жилийн 365 хоногийн бараг өдөр бүр янз бүрийн баяр тэмдэглэж зугаа цэнгэлийн орон болж гин. Цянат наатар, хлор бензин, метил зэрэг ууршимтгай бодисыг өөртөө агуулсан дээрх чамин гой харц хорц Илэг хааныг боолчилж эрдэм чадлыг нь сөлдүүлж, хүч чадлыг нь дороотуулж, царайг нь харлуулж, зүсийг нь гундуулж гин. Ханаад том уу, цаарас доох, шувууны ханаад зэрэг дам дайснууд ч бас Илэг хааныг эзэлж эхлэв. Илэгний А, Б, С, Д, Е, Ф, G, T гихчлэн 9 гаруй вирус газар авч сургуулийн сурагчид нь халдварт шар өвчнөөр өвчүүлж Монгол хүн гүрэн вирусын халдварт өөртөж эхэлжээ. Илэг хаан улс гүрнээ аврах арга хайн эмч химээх мэргэн хүнд очвол дараах зөвлөгөөг Монгол хүн гүрний иргэд цөм дагаж мөрдвөл зохино гэжээ. Нэгт арх дарсыг хэмжээтэй хэрэглэе. Илэгний вирусээр өвчлөхгүй бай. Витамин С хэрэглэж заншия. Б-ийн төрлийн витамин А хэрэглэе. Ногоо болон жимс ногоог хэрэглэе. Эмчийн зөвшөөрлөхгүйгээр эм тариа дур мэдэн хэрэглэхгүй бай. Таргалуулагч хоол хүнсийг аль болох бага хэрэглэе. Ханаа зөв сонгоё. Гараа сайн угааж бай. Цөсний чөлөө үүсгээ сэргийлье. Цөсөө хайрлах хэрэгтэй. Илэгний талаарх мэдээлэл, зөвлөгөөг сайтар уншиж хэрэгэл. Энэхүү 15 зөвлөгөөг мөрдөж чадваас гай зовлонгоос аврагдана гэлээ. Илэг хаан өглөө бүр нэмбэгтэй цэвэр ус бүлээнээр уух нь өөрийгөө гэлтгүй Монгол хүн гүрнээ харийн дайснаас аврах хамгийн шилдэг юм гэдгийг мэдэж гин. Сармис бол хүн төрлөختний хэрэгэлдэг хамгийн супер хүнс гэдгийг судалж гинэ. Өдөр тутам 2 литр ус уух нь хүний бие өөрийгөө хорт бодисоос цэвэрлүүлэх явцыг идэвхжүүлдэг тул усыг хэрэглэхийг зөвлөж гин. Амьсгал. Уушгаа дүртэл гүн зэгийн амьсгалах нь стрессээс ангижрах, тайвшрах,
гол арга зам юм. Энэ үед биеэр хүчил төрөгч тарж, арьс цусаар дамжин биеэс хор гадагшилдаг ажээ. Усанд орох. Халуун хүйтэн усанд ээлжилж орох нь эрүүл мэндэд маш тустай. Халуун шуушурт 3 минут, хөтгөс хүйтэн 30 секунд гэх зэргээр хэд хэдэн удаа усаа солбож ороход цусны эргэлт сайжирч элэг хамгаалахад тусалдаг байна гэдгийг мэджээ. Эрүүл зөв амьдрах ухаанд суралцаж гинэ. Энэ бүхний ачаар элэг хаан дайснаа дарж, дархан цолоо мандуулж, дэлхийд хүч ирхэг Монгол хүн гөрнөө дахин мандуулж амар сайхандаа жаргаж гинэ. За энэхүү өгүүлбэрийг бичсэн хүүхдэн сонсож байгаа бах. Мөн гар зураг зохиомжлын уралдааны тэргүүн байрыг ачит Дархан уул аймгийн оюуны ирээдүйд цогцлбор сургуулийн 4-р ангийн хүүхдээ явуулсан байна. Энэхүү зургийг та бүхэндээ хавсаргаж бичлэгтээ харуулах болно. Ийм хөөрхөн зохиомжлог болон уран зургийн дээжээсээ явуулсан хүүхдүүдтэй маш их баярлалаа. За ингээд дараагийн удаад элэг хэмтэлсэн дурсамж нэртэй өгүүлбэрийг уншиж танилцуулах болно. Ингээд надтай хамт байдагт баярлалаа. Баяр таа.